яг одоо энэ төр бол би нэг хуультай бүрэн танилцаагүй явж байна. Сая завсарлагаар өргөн барьсан учраас би ч сая олон улсын хурал эднэрт орж явж байгаад ирж байна. Тэгээ би ойрын хугацаанд авч танилцсан. Тэгжээж яг одоо хуулийг бол нөгөө текстийг харж ярьж ижил ярина штэ. Түүнээс багцаагаар хэвлэлийн мэдээллээр яг хуулийн талаар ярьж бол болохгүй штэ. Гэхдээ үзэл агуулгын талаар бол би өөрийн бас надад байр суурь байна. Юу гэвэл ерөнхийлөгч нийгмийн зүгээс тавиад байгаа асуудлыг л яг их хуралд тавьж штэ. Миний зүгээс бол би үндсэн хуулийг битгий өөрчлөө гэж бүр маш тодорхой ярьж исэн цөөхөн үнэ нэг. Тэгээ үндсэн хуулийг өөрчлөөд их хурлын гишүүдийг газар дээрээ 65% нэмээд тэгээд одоо сайхан болно гэж байхгүй шүү. Энэ гишүүдийн тоог 65%-аар нэмэхэд нэг гишүүний улс төржих орон зай бол хязгааргүй байхгүй. Тэгэхээр 65%-аар нэмэхэд өнөөдрийн тэртээ тэргүй 76-тайгаа байхад хэцүү байсан улс төржилт чинь цаашаа 65%-аар нэмчихлээр зүгээр 65%-аар нэмэгдэхгүй шүү. Тэрнээс ч бүр хэд давснаар улс төржилт чинь нэмэгдэн шүү гэж би хамгийн их ярьж ирсэн. Тэгээ одоо яг л тэр чинь явсаар сүултээ одоо энэ асуудал руу орж ирж штэ. Тэгээд ерөнхийлөгчгүй наадах чинь та нар энэ олон түмнээ хүндэтгээч ээ. Олон түмнийхээ яриад байгаа энэ сэтгэл зүй тэр хүсэл хүлээлтэнд та нар нийцэж ажиллаач гэдэг л асуудлыг тавьж штэ. Тэгэхээр ерөнхийлөгч асуудал тавьсан одоо шийдлийн эцэлж бол их хурлал шийдэн штэ. Тийм учраас их хурл дээр энийг хуулийнхаа текст юмнуудыг сайн харж байгаа л ярих хэрэгтэй. Би бол асуудал байгаа нь бол үнэн. Энийг бол одоо бүгдээрээ тааж өрөө мэдж байгаа. Гэтэл энийг харин яаж шийдэх вэ гэдэг чинь нөгөө Монгол улс бол парламентын засаглалтай орон. Эннээсээ бид нар ухарч болохгүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр парламентын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэд заасан байж байгаа байхгүй. Тэгээ би тэрэнд өөрөө хатуу ихтгэл үнэмшилтэй явдаг. Тэгээ парламентын засаглалын одоо дархлааг ямар нэгэн байдлаар бас ганхуулахгүй тэр эрсдлийг гаргахгүй байх талаасаа бол бид нар бас бодож явах хэрэгтэй. Тэгэхээр тэр текстийг хараад энэ дээр энэ асуудал нь байж байна. Шийдэхдээ яаж тэр парламентын дархлааг хөндөхгүйгээр шийдэх үү гэдэг энэ шийдлүүдийг бол бид нар бодох ёстой. Тэгээд дараагийн тэр асуудлуудыг бол яг хуулийнхаа төвшөнд их хурл өөрөө хилцээд яриад явахтаа л шийднэ. Та өөрөө асууж байна хэдэн хүн дэмжиж байгаа бол би тэрийг бол мэдэхгүй байна. Одоо нөгөө завсарлагын үе болохоор олон гишүүдтэй би уулзаагүй байж байна. Тэгээд гишүүд бас өөр өөрийнхөө байр суурийг хилээд явах байх гэж бодож байна. Ер нь одоо энэ нөгөө ёс зүйн хариуцлагаас болоод тий ер нь эргүүлэн татагдах энэ одоо жишээ ч юм уу тий олон улсад ер нь яг яаж ер нь бол альч парламентын засаглалтай орнуудад парламентын гишүүнийг эргүүлэн татна гэдэг бол үнэхээр том асуудал шүү. Энэ дээр одоо ихэнх орнуудын хуулиудыг ингээд харах юм бол таач өөрөө одоо гараад харж болно. Яг тодорхой гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг нь тогтогдсон. Тэр шүүхийн шийдвэр нь гарц гэмт хэрэг шүү. Тим юм дээр эргүүлэн татах асуудлууд яригддаг. Ёс зүйн байгаа нөхдүүд дээр бол сонгуулиар тэгэл хүмүүс дүнгээ тавина шүү дээ. Тэгэхгүй бол тэрэн дээр одоо юу гэдэг эргүүлэн тэр татдаг босго нам байж болохгүй. Тэгэх юм бол энэ чинь нөгөө миний түрүү ярьж байгаагаар 126 болсон гишүүдийн улс төржилтийн хязгаар байхгүй болсон шүү дээ. Дараа нь юугаар ч ямар ч асуудлаар юм асуудал гаргаад иж болно. Тэгэхээр энэ дээр хоёр дахин бодож энэ нөгөө үе таалгыг бол нэгтэй бол хоёр дахин бодож иж энэ юу асуудлаа ярих хэвээр. Тэгээ бид тэр хуулийн төслийг харж ижил энэ дээр бол эцэлж өөрийнхөө байр суурийг хэлье гэж бодож байгаа. Үндсэн хуульдаа хэр нийцэж байгаа. Гэхдээ гишүүдийн тэр ёс зүйн хариуцлагын тухай асуудлыг бол ярих хэрэгтэй болчихж штэ. Ярихгүй бол нэрээ болохгүй бас. Ерөнхийлөгчийн өөрийн хуулийн төсөл үндэслэн санаа нь нөгөө олон нийтийн оролцоог парламент олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж
тохиолж ирсэн тий. Нийт одоо санал гаргаснаар ч юм уу тий. Тэр асуудлыг гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлцгээр юм уу гэж ойлгох байгаа. Дээрээс нь тэр нөгөө яг жагсаалтын гишүүн бас нөгөө ёс зүйн асуудал зөрчил гаргасан бол гэсэн би тийм тусгайлсан бас нэг өнцөг явж исэн. Харин одоо яг та бол энэ текстийг уншицсан яриад шүү дээ. Би үннээ л хэлье. Би уншиж амжаагүй байгаа. Тэгэхээр би уншиж амжаагүй юм дээр хамаагүй тайлбар хэлмээргүй байна. Гэхдээ миний би одоо ястай үндсэн хууль ярьж хахад чинь энэ жагсаалт чи хэрэгтэй юу гэдэг асуудлыг хамгийн их ярьж исэн хүмүүсийн нэг. Яг тэгвэл сонгогдмоор байгаа бол яг ард түмэнтэйгээ очиод нүүрээрээ уулзаж тулж хагаад ард түмнөрөө сонгуулаа. Түүнээс намын дараагаар сонгогддог ийм тогтолцоо чинь дэлхийд байдаг. Би тэрийг үгүйсгдэггүй. Энэ арчлалын хэлбэр мөн үү мөн. Гэхдээ манайх шиг ийм цөөхөн улсад бол яг ард түмэнтэйгээ нүүрээ харж агаад сонгогдох боломж байгаад байгаа. Тэгэхгүй маш том орон тэгээд өөр одоо соёл эрх зүйн одоо соёл шингэсэн ийм холбооны эднэр тогтолцоотой улсууд байна шүү дээ. Ийм тогтолцоотой улсуудад бол би ойлгодог. Манайд бол газар нутаг маань л том болохоос хүн ам маань бол 3 сая шүү дээ. Тэгээ энд бол яг шууд сонгуул хийх боломжтой газар байхгүй. Тэрийг тэгээ дамжуулж өөр нэг хүнээр нам дээр нь сонгочоод нөгөө олон том угаасаа л хэлээд байсан шүү дээ. Ер нь бол энэ бид нар шууд сонгодог баймар гэнэ. Үндсэн хуулийн цэцэр чинь ороод наадах чинь ийм нэг удаа энэ чинь үндсэн хуулийн цэц дээр унжижсэн асуудал байхгүй юу? Шууд энэ иргэд сонгоно гэдгийг энэ зөрчөөд байна гэд. Тэгэхээр би зүгээр Монгол шиг оронд бол тэр мажоритар тогтолцоо нууг нь бол би дээр гэж ихнээсээ л хэлжсэн.